сайн байцгаана уу? Хай намаадын баг Дархуул аймагт ажиллаж байна. За бид нар Дархуул аймгийнхаа хит хооллын зайны рекорд дэвдэгч, морин уралдааны рекорд дэвдэгч Түмэн Настгчийнхэнд ирсэн байна. Тэгээд морин урлагийн төвийн талаар бол Түмэн Настгчийнхаа туршлагаа сонирхоор ирлээ. За та энэ контент үзэж байгаа хүмүүстээ нэг өөрийгөө товчхон танилцуулаач. Намайг Баатрин Түмэн Наст гэдэг. Тэгээд морин спортын мастер хит хооллын зайны 1000 км уралдааны рекордыг эзэмшдэг 2 удаа 2000 км уралдаад эхний удаад нь 3 дугаар хайранд ороод дараагийн удаад нь одоо рекордыг эзэмшиж шинжилэн тогтоож рекорд эзэмшээд тэгээд тэргүүн байрнаас ирсэн юм шүү дээ. Тэгээд бас морин спортын бас нэг өөр нэг төрөл нь бол тарваны төрлөөр нэлээд удаа хичээлж яаж байгаа тэгээд багш дасгалжуулагч. За энэ бид нар морин урлагийнхаа төв дээр ирсэн байна те. Морин урлагийн төв дээр ямар сургалтууд одоо явагдаж байгаа вэ? Манай морин урлагийн сургалтанд бол одоо морь тарваны одоо газрын харваа тэгээ морин дээрээс харвах тэгээ морь унд сурах. Тэгээ хүүхдүүдийн хөдөө манай хурмалын аж ахуй дээр байгаа одоо хөдөлмөр цуслан гэх юм уу? Тэгээ манай Монгол ах уй дээр амьдраж анхууд тулгуурласан хөдөлмөр цуслан маягийн юм үетэй байна тий. Тэгээд ирсэн хүүхдүүд маань морин унад сурах, нумсав харуу сургангаа нүүдэлж анх уу одоо яг энэ мал аж ахуй яаж өглөө жишээлбэл юу бэлчжээ, норой яаж хотолж जैन те ингээ бүх юугээ оролцоод явдаг гэсэн үг үү? Оройд нь үнэ мал сахад туслаад одоо тугал хүртэл яаж татаж уйдгийг уяа хүртэл уйж сурахаас ахуулаад тэрийг сурна. Тэгээ морой унаад сурахтаа морой имэйлэд сурна, имэйлийг авч сурна, хазаарл сурна, хазаараа буцаагаад авч сурна, морой амрааж идүүлж аргамжиж гэсэн морьтой холбоотой бүхэл зүйлийг бас давхар сурч авдаг. Зөв. Ер нь моройч өдрөлөхөөс өсвөлөл тэ имэйлийг хазаарлах бүхэл юм хийж сурах нь шүү дээ хөвгттэй. Моройд аргамжих. Ер нь морийг унаа дахиад тахаас илүү цаана бас ямар ажил хөдөлмөр болдгийг морийг малтай яаж харьцаж болох юм, яаж нөгөө морой хайрлах юм, хайрлаж байгааг нэг илэрхийлж имэйлийг аваад хамгааг нь сайхан хамгаалаад оройд аргамжих тэгэл услах гэх мэтчлэн юмыг бас давхар зааж өгдөг. Тэгээ морой малныхаа эдэл хэрэгсэл имэйл хазаар бүх юмыг нэрлэж сурдаг. Таныг бол нөгөө нэг хундахтаа ингээд дар сая аяглаад нөгөө нэг маш хурдтай давхичээд тэгээр бичлэгээр бол одоо Монгол улс даяараа таньдаг болсон. Морин дээр одоо явж байгаа үзүүлбэрүүд та бас үзүүлдэг те өөр ямар үзүүлбэрүүд одоо залуу байхдаа ч үзүүлдэг байсан. Одоо би ч бас морин малнаас маш олон удаа бэртэж гимтлээ. Дандаа уралдаан тэмцээн явж байгаа. Тэрнээс ингийн үедээ ч учир зүггүй унаад онголтоод хугачаад байж гэж байх. Тэгээд юу яасан? Яг тэр бичлэгийн тухайд ярих юм бол зүгээр л нэг морин дэрэмгийн хэдэн хүүхнүүдийг уриалаад та нар ингээ морин дээр ингээ хар хурдаар тавьж байгаа л тусалж асахгүй худалж чадах юм. Тэднэртэй зориулж тийм бичлэгийг тавьсан чинь нөгөөт нь манай монголч үзээгүй хүн байхгүй бах тэгээд гадаад руу ч гэсэн аяг гараад одоо тэр нь ингээ челленж маягаар үргэлжлээл би дуудаалаа энэ их чиг ингээл даа гээл. Тэгэл ер нь бас энэ чи давхар нөгөө морин унах ур чадварыг л харуулсан л тийм утгатай бичлэглээсэн юм л да. Та бас морин дээрээс харвах юугаар хичээлдэг юм байна тийм морь тарваа гэж байгаа. Одоо нумаа яаж ярих юм, сумаа яаж одоо бэлтийн ингээл бүх юу арга техникийг та хэлээд. За энэ морь тарвааны газрын харвааны техник нь үндсэн сурын харвааны техникээс бүх юмараа өөр идэг. Үндсэн сурын харвааны одоо сум гэх юм бол үзүүртэй юм булцуутай байдаг тий. Модон булцуутай. Манайханд бол ийм булцуу байдаггүй ийм зэвтэй. Сум байдаг юм юу юм байна. Хурц үзүүртэй. Тэгээд үндсэн сурынхан болохоор ингээд дээр нь тавьчаад доороос нь ингээд татдаг штэ. Бид нар бол ингээд араасаа сугалж авчираад эрхий долоовор ороо чимхэд доод 3-3-аараа татдаг. Энд өөр бас нэг хэлэх юм гэхээр одоо үндсэн сурын хүмүүс чинь яг энийг яагаад ярьж байгаа гэхээр ингээд энэ ном сумыг ингээд харуулахаар хүмүүс ихэнх тохиолдолд үндсэн сурыг хараад үзсэн байдаг байхгүй юу? Өргөн дэлгэр төгцсөн гэдэг утгаараа. Тэгээд би чадна гээл ингээд техникүүдээ буруу хийгээд байдаг байхгүй. Тэгэхээр үгүй энийг чи ингэхгүй гээл тэгээд үгүй ингэдэг штэ гээд. Тэгэхээр энийг яг ингээд ялгааг нь тайлбарлаж өгөх гээд одоо ингээд яаж байгаа штэ. Тэгэхээр ингээд бид нар хамгийн түрүүнд нэгдүгээр сумны орой дээрээс цэвэрхээ сугалж аваад харалгүйгээр би одоо чамд харсан байгааз энэ сумлагдсан байна уу? Тэгсэн байна. Сумлагдсан байгаа. Ахаа би хоёр дахыг авдаг. Энийг сумлцсан байгаа юу? Сумлцсан байна. Энэ техникийг эзэмшдэг. Ерөөсө харахгүй. Маш хурд. Тийм учраас
энэ сумлах техникээр хүмүүс маш их боддог. Энийг ингэж ямар ч ийм юугүйгээр одоо маш хурдан авчир сумлах энэ техник эзэмшихийн тулд их цаг хугацаа шаарддаг. Хоёрт бас нэг юм та нар ингэ ажиглаж байгаа ингээ 5 сум байхад бид нар 1 2 3 4 5 гээд бүгдийг нь дараалж авдаг. Самтчаал эндээс нь аваад байхгүй. Ингэж чад шууд нэг юм 1 2 3 гэж аана. Бас нэг ажиглаж байгаа юм байв нэ. За энэ ингэдэг. Доороос нь авдаггүй. Дундаас нь авдаггүй. Ер нь ямар нэгэн байдлаар яг оройгоос нь атгацдаг. Сумыг. Тэгэл ингээд оройгоос нь атглаа, татдаг ийм техникийг эзэмшдэг. Тэгэл айгүй хурдан. Ингээд ингээд сумлцдаг ийм техникийг эзэмшдэг. Тэгвэл та нэг хараад үзүүлээч. За. Одоо би ингэж хүмүүс ирнэ хэлдэг. Хүмүүс шууд ирээл яг нь сонирхож байгаа төвшөнд бол яг ингээ өөрөө ингээд сумаа ингээд аваад хараад ингээд сумлчдаг. Би яг сурах гэж байгаа одоо та хардаг болъё гэж байгаа хүмүүст болохоор ямар шаардлага байдаг. Эхлээд сумлаас сурч. Одоо саяны миний хэлсэн 1-р сум 2-р сум гээд дарааж тавуулангийн аваад ямар ч харахгүйгээр ингэж төргөн сумл зураад ингэж хараад сурахыг. Йоо хээ. Дахиад хараад үзүүлтээ.